ямар нэг юм болохгүй байна, аль эсвэл шопоо нээж болохгүй байна. За тэгээд ер нь Facebook-тэй холбоотой маш олон төрлийн асуудлууд тулгардаг. Энэ үед яах ёстой вэ гэхээр та Facebook-ийн мессенжерээр дэмжлэг үзүүлдэг ажилтан, үйлчилгээний ажилтнуудтай нь шууд холбогдож өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх нь маш чухлаа. Тэгэхээр та юуны дөрөнд англи хэлтэй байх хэрэгтэй. За англи хэл байхгүй бол Google Translate ашиглаад тухайн ажилтнтай холбогдож болно. За юуны дөрөнд та Facebook дээр хэрэгтэй. Тэгэхээр Facebook support-ны ийм албан ёсны хаяг байгаа. За энэ хаяг руу та хандаад мессежс дээр дараад өгөх хэрэгтэй. За мессеж дээр дарснараа би бол эднэртэй бол маш их харилцдаг. Ер нь бол тэгэл асуудалд орлоосон дэдэ гэл тэ. Тэгэхээр энэ дээр та ямар нэгэн байдлаар тэмдэгтэй өнгөд танд хариу ирнэ. За ийм хариу ирнэ. Ерөнхийдөө бол Facebook.com Business Help Support гэдэг ийм линк ирнэ. За тэр линкэн дээр дараад өгөх хэрэгтэй. Тэгээд таны цонхон дээр яг ийм цонх үүсэх бах. Тэгэхээр Get Start дээр дараад ерөнхийдөө Facebook-тэй холбоотой 6 төрлийн асуудал танд санал болгогдно. Таны асуудал яг энэ 6 төрлийн алинд нь хамаарах тухай гэдээ бодож жагаад сонголтоо хийх нь. Магадгүй та зөрчил нууцлалтай холбоотой эсвэл ямар нэгэн бодлогын тийм асуудал тулгарсан бол энэ дээр төлбөр тооцоотой холбоотой асуудал бол гол хэсэг нь. Пэйжтэй ч холбоотой бол 3 дахь нь. Ad Manager toolтэй ч холбоотой асуудлууд тулгарх юм бол 4-т нь. Ads-тэй холбоотой буюу зар сурталчилгаатай холбоотой асуудал тулгарх юм бол 5. Үр дүн хэмжилт дээр асуудал гарах юм бол 6-ыг нар. Иймэрхүү зүйлүүд маш олон тохиолддог. Бидний хувьд бол магадгүй бизнес пэйжтэй ч холбоотой асуудал гарах юм бол бизнес пэйжийн дараад өгөх хэрэгтэй. Тэгээд пэйжийн нэр солих, тийм ээ, нэр үүсгэх, хоёр пэйж нийлүүлэх, пэйжийг төвчүүлэх, нэрээ солих, тэгээд гэх мэтлэн ингээд ийм олон төрлийн сонголтууд танд гарч ирэх боловч энэ нь бол 3 төрлөөр байгааз зарчмын хувьд бол өөр асуудал байх юм бол энд дурддагтай асуудал байх юм бол доотлын хэсэгт нь чатын зураг байна. За энэ нь бол та Facebook-ийн support дэмжлэг үзүүлдэг үйлчилгээний ажилтнтай нь холбогдох тийм боломж нэс үг. Тэгэхээр энэ 3 минутын дотор тантай холбогдно. Энэ дээр дараад өгөх юм бол та өөрийнхөө нэрийг, утастай имэйл хаягаа өгөөрэй. За тэгээд энэ дээр нь бол таны холбогдож байгаа шалтгаан чинь тийм ээ, таны бизнестэй чи ямар хамааралтай гэдэг. Тэгэхээр миний өөрийн бизнес аамаа өөр үүдээ хаан юунуудыг сонголтоос нь та энэ дээр хийж өгөөрэй. За тэгээд магадгүй та өмнө нь энэ Facebook дээр холбогдож исэн бол өмнө холбогдож байсан асуудлын дагуу юм уу, аль эсвэл цоошинер асуудлын дагуу юм уу гэдгийг та энэ дээр сонголт хийж өгөх ёстой. Магадгүй миний хувьд yes гэх юм бол би 2 сарын 14-нд холбогдож исэн байна. 2 сарын 8-нд холбогдож исэн байна. 2 сарын 10-нд холбогдож исэн байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлууд ойр ойрхон холбогдоод Facebook нөө шинжлэгдэж байгаатай холбоотой маш олон төрлийн асуудлууд гардаг. Хэрвээ өмнө холбогдож исэн бол тэр кейсүүд дээрээ холбогдноосоо. За үгүй бол шинэ кейс дээр ажилласнаа. За тэгээд энэ дээрээс та сонголтуудаа хийж өгөх боловч бид нэр аль хэдийн пэйжтэй холбоотой асуудлаа энэ дээр тавьж байгаа. За пэйжсээ сунгана. Тэгээд өөр ямар нэгэн асуудал байвал энэ дээр бичиж өгөөрэй. Тэгээд та магадгүй хаан асуудлынхаа гачийг энэ дээр бичээд асуудлынхаа тайлбарыг бас энэ дээр бичиж өгөх юм бол чат. Тэгээд start chat гэх юм бол таны асуудлын дагуу Facebook компани үйлчилгээ хариуцсан ажилтан тантай 3 минутын дараа холбогдох болно. Тэр минут нь 10 минут, 4 минут янз бүр байдаг шүү. За энэ тохиолдолд бол 3 байсан. Тэгээд start chat гээд холбогдоод чатлаа авчаарай. За тэгээд амжилт хүсье.